Мельбогдын саран мэд шав райчанд орж давгийн намтар гутгаар зохиол. Орон хийгээд мөрийн зэргээр явж 3 биеэр илт амтныг боловсруулсан зохиол. 3-1 Ладад орны дээд цагаан уулын ихэн хонглоон сууж амтныг туслан тонилох мөрд зохиосны зүйл. Гутгаар зохиол нь 17 зүйл болсны 1-р нь тэндээс игүүзэрсэн эрэгтийн удирдуулан үзүүлснээр тундад газрын зүгүүдийн газраан хурж ирэхлүгэ ариун эзэн райчин төрөл болох нянгийн номын ивэл нэрт омбоо гэвч чундан химээх багш хоёул залгож ариун эзэн райчнангийн өгүүлрэн Мэлрава багш шав та хоёул холоос алдрыг тань их сонслоо. Чамааг бас энтгэхт олонтон одоод хэлмэрчлэх үе их алдрыг чинь бид сонсвоос уртгаас би чинь өгөр болжээ. Идүгээ хий суцны эрдмийг олов хэмээн үзхүүе идүгээ мэт үнэн үзхүүе идүгээ үнэн мэт ажгүй хэмээгээд олон үгсээр доромжлон өгүүлснэ. Ариун эзэн райчин тэр хоёроо аялгуулан ийм зарлиг боллоо. Эцэг болсон бүгд лам нартаа мишрэн мөргмөө эрдэнэ хавилгаан бит игүүзэр эрэхт минь наддтлээ. Та хоёр эхлэн энд чуулсан сайн гიშгтэн сонсоо. Тансаг игүүзэр би үлдэн нисон өгүүлсгүй. Урд надад үнэн мишрэл басан цагт уруул үгүй төрөл бөгөөтөл сэтгэл урлаа. Жиж тэндээс сонсон сэтгсэн цагт элб би эс урваж бөгөөтөл ухаанаа урлаа. Түүний нөгөө дүнэн бүтээлийг үйлдсэн цагт тэгш үзэгдэх эс урвж бөгөөтөл атаархах урлаа. Ахуу бүтээлийн үннээ хүрсэн цагт ариун ном эс урвж бөгөөтөл зовл урлаа. Оюундаан түнчлэн гагц үнийг ухсан цагт докторгуяа наран гарсан мэт харанхуй ариллаа. Хосон агарын сэтгэлдээ тогтоосон цагт хорлох муухаг эрхүүгээ ариллаа. Удирдуулсан ламын үлэмж өвдсийг их мэдсэн цагт учирсан шавнарын атгах эрхүүгээ ариллаа. Үнэн үзэл үзэгдэх үгүй бөгөөтөл үлэмж хурц бэлгээр ухах боллоо. Ерөвчүүхэн бэлэгтэн зовх зүйлсэн их маравдаан юунан үлвч бөлгөө. Авир дүчгийн өвцөөс хагцах үгүй боллоо. Асар их алгасалтнаа зовлон болмоо за. Юунаа алгаслаан үл төвчих та ямарваа явдлыг үйлдэх үгүй бөгөөс хөрс эзлэн баримтлах болсноор хүчээр их атаархагчнаа үнэн зовлон болмоо за. Тачаах хармаан юунан үл төвчих цаа. Тансаг ач хүрэг олох үгүй бөгөөс магад шажнаар бусдыгээс туслах унаа муу эрэх сэтгэлэн муу эрэх сэрэх сэтгэлнээ зовлон болмоо за. Тим эрэх сэрэх үйлсэн юунан үл төвчих та тэгш үгүй өөрийн 3 хор юугаан төвчих бөгөөс сансан хамаг эрдмүүд огоод бүрдснээр саслал үгүй бурхныг бусдаас ирэх үгүй бөлгөө хэрвээ бусдаас ирэх бөгөөс муухай буюу хидэр бишрэлтнээ эдүгэн зовлон болмоо за. Олон сонсноор үлдэгч болон онц уншлага ойлгосноор омог болжээ. Түүгээр өөрийн сэтгэлдээ юун тус болох тэгүүтрэх хатгагийн тороор бүрэгдэн мунхарсан болоо. Үүлхүүгээс улам ариун бурхны бүтээлийг хүсгүүнэ. Үндсэн төгссөн их шидэд ламыг эргэх. Эрдэнэ сонсохын үндсэн увцыг сонсон. Иргэлийн альвай үлийг огоод төвчж хөрс таглаг ууланд бүтээлэн суу хөтлөх торгоол югаан төвчгүнээ жаргал болмоо за. Эдгээрийг зохистоён их шилэн зарлагсанд илэглэн доромжлогч хоёул маш биширч ариун эзэн райчин дагыг химээгээд түүнээс хойш дагаж шав болсон ариун эзэн райчин нэгүүлсэн харлаж авшиг хийгээд өвдөс хоцроол үгүй сойрхон аглагууланд ариун бүтээлийг үйлдгүүлснэ. Тэр хоёр бишрэлт борж иргэлийн үлсийг огоод төвцсөн гэвш чундан багшийн урдах омог нэр нь гарцын олон үзүүр хэмээн тэр аглаг уулдыг бядан их бүтээлд болж тусдаа нэгэн аймаг шавнар дагуулан багш боллоо. Нөгөө нянгийн номын ивэл хивээх хомбоон буйны үйлсийн их багш болж гүндэнгийн 100 хэмээх газраан одоод тэнд номын үндсийг маш их дэлгэрүүллээ. Тэндээс ариун эзэн райчин ладад орны жумбаасар хэмээх газраан хурж ирэхлүгэ нэгэн хідэн таринж багш нар түлэн өгөх тахилын олон номыг хурааж гал тахилыг үйлдэн ахуу цагт ариун эзэн райчин дэрэгдэн ирснэ. Тэнд таринж багш нарын нэг нь өгүүлрэн. Төлөг өгөх тахилыг үйлдэх үе игүүзэр чи юун үйлдэх буюу хэмээснэ. Ариун эзэн райчин тэндээ гшилэн ийн зарлиг боллоо. Үзүүлэгч очирдаар эцэг лам югаан хөлцөгдмөө үргэлж гуйланж миний хоёрчлах сэтгэлийг үгүй болгон адистадал ахуу дотоод нисванес сэтгэлэн үл номхотхон асар гадаад дотгорыг номхдохгүй үлдэгч учран энэ золгосон таринж их багш нар уршигт муугар сэтгэлд хүмүүн биетэн игнэгт дотоод нисвансын модыг үлтүүлэн элдв гадаад моддыг хураан төлөвч юун тус дотоод эзлэн баримтлагдах атгагийг үлтүүлэн тоомог гадаад олон номыг хураан төлөвч юун тус маш дотоод ер мэдих галыг үл бадруулан магадгүй гадаад галыг улбалцуулан бадруулавч юун тус төрөл үгүй игүүзэр идүгэн би төлөг өгөх тахил таны ёсоор үйлцүгэ хизээ байр дуртгал үгүй дулаан дотор хилээгүй элдв үзэгдэх хүнийг мод болгон тавьж хэтэрхий хоосон агарын галыг шатаан хэрэглэн хамаг бодтныг төлөн өгөх тахил болгосгой засагдах үгүй үнэн сэтгэлийн дулаан дотор залхай хоёр үгүй байр ер мэдхийн мод болгон тавьж заяад хичээн бүтээх үгүй галыг шатаан завсардах хамаг атгагийг төлөн дахих
Түлэн өгөх тахил болгосгой магад төрөл үгүй захистууд улаан дотор маш дөрвөн төрөл хийдэн огоот мод болгон тавьж мартал үгүй хоосон агарын галыг шатан муу бэлгсийн зүтгэрийг түлэн өгөх тахил болгосгой огоот арилсан үнэн сайн дулаан дотор олныг үзэх 6 чуулганыг мод болгон тавьж ох үнэн агарын нэгэн амтны галыг шатан онц хоёрчлан баримтлахыг түлэн өгөх тахил болгосгой махбодоор бүтсэн биедэх дулаан дотор магад 5 цагцыг мод болгон тавьж машид 5 ёр мэдхийн галыг шатан муу нисвансын 5 хорыг түлэн өгөх тахил болгосгой ийм түлэн өгөх тахилыг үлдснээр эзэн баримтлах муу авьяас өрөн барагдан эндүү атгагийн бэлгэс номын орноо шингэж ил баримтлагдах чөтгөр орноосоо зайллаа урнаар баримтлах үндэсний ороолоос огтлон улам мэрэгсэр хиндүүрлийн хотыг эвдэх ухааны ийм түлэн өгөх тахилыг зохиосонд учран тамилах нор бүтээх түлэн өгөх тахил буйзаа зөв бүрээс домын мод хураан түлсэн энэ тахил маань зөөл бүрийг түлэх тутам нисваны сулам аривдахыг саналаа. Зүтгэн тэмцэл үгүй үнэн тус болгогдох зүг бэрийн аялгуудыг минь мэдвөө. Хэмээн зарлигсанд тэд тарнич багш нараас их бэлэгтэй нэгэн залуу нь уламж бишрээд мөргөж учрун. Аяа эгүүзэр намайг дагуулan шав болгон ав хэмээснээ ариун эзэн раажун зөвшөөрөн дагуулж түүнийн авшиг хийгээд олон сойрхол аглаг уулнаан бүтээлгснээ нөгөөд төгс авч шав болохыг нь илт мэдээд бас дөрвөн авшгийг бүрэн сойрхож ёр мэдхүй ил тухуулан гүн өвцгийг дэлгэрэнгүй олон сойрхсонд ладдын Санререва хэмээн нэр алтаршиж нэгэн сайн эгүүзэр болоод 5 зүүн Рева нарыг шав болгон сайжруулан намын үндсэн ладад орноон дэлгэрүүлж бас зарилгын үндсэн гармаавын ёсны тэргүүн болсон эдүүгээ болтол үнэн мэдсэн бүзээ. Тэнд ариун эзэн раачун Жумбасар газрын урдах өглөгийн эзэн хумгаараа хийгээ 100 оны 2 хойно өглөгийн эзэн болсон ах өчүүхэн наст жалын гих түртгэл нянгийн өчүүхэн хийдийн аврал эдгээр өглөгийн эзэд дахлын орон болгож дээд цагаан уулнаа залсан тэнд ахуй их намын хүрдийг намлахад тэр цагт олон чуулагстаас аригийн дээд гигэн хэмээх зарын уулын өчүүхэн бүтээлт хэмээх хоёр сайн заяач болсонд бас авшгийг хоцрол үгээс хоёрхож юр мэдэх их ухалан бас Овцын гүн ансыг олон сойрхсонд аригийн дээд гигэн Рева болж бүрэн хэмээх орноон одоод тэнд хийд байран Рева нарын аймгийг хурааж 3 аймаг айрын улсад нэр нь маш алдарсан шошныг их дэлгэрүүллээ. Нөгөө зарын уулын өчүүхэн бүтээлд Рева болж ладдын хингар уул хийгээд зангийн ихэн зүгийн уулан зууж илт мэдэх хамаг эрдэм хийгээд 5 милмиг төгс олсноон алдаршуулан нууц эгүүзэрсэн явдлаар шавнарыг хурааж шидэд шавнарыг олон дэлгэрүүлсэн бас амтны тусыг маш их үйлдэхүйн дэр цагт шар модод жиргэн дах их нэгүүлсэгч нэрт багш зарын уулын өчүүхэн бүтээлд Рева дэрч нэгэн байр хэвийг бариад үүнээс өөр надад хүнслэх юм үгүй бөлхөө эдүгөө үдсийг бүрэн өтер сойрох хэмээн үтснөө зайрын өчүүхэн бүтээлд Рева ухаанаараа мэдээд 6 бүхэл хэв хийгээд нэгэн цэн алт эдгээр хүнсийг чинь барихлууга Уйцаа би бүрэн өксгөө хэмээснээ нэгүүлсэгч лам сэтгэлтэй энэ зайрын лам илт мэдэх ухаанд ажгүй дэрэгдэн сууханаа ил ичнээгүй үнэн явдлаар хичээх үнэ сайн хэмээн санаж их бишрлийг үүсгэн үлдснээ зайрын өчүүхэн бүтээлт олон өвцгийг сойрхсонд тэр лам ачид үндсэн лам болгон хүндлээ. Зарын өчүүхэн бүтээлтийн намын үндсэн зангийн эхнээс янагш ядгийн улсад дэлгэрлээ. Тэр цагт ариун эзэн раачнаа бас өөрийн тусыг эцсийн хөрсөн эр эмээгүүзэр солон болсонд тэнд нэгэн хідэн шин шавнараа нягтлан авах ёсыг эгшиглэн ийн зарлиг боллоо. Аврал 3 эрдэнсэн бишрэн мөргмөө ачид богдлам нэгүүлсэнгүүгээр айцтлээ. Их бүтээлийг нэгт авах цагт ер мэрэгэн болохоогоос бүтээлийг янагл үргэлж мөрний урсгал мэт йогийг сэтгэх үе үлэмж өвцгийг алгасгал үгүй янагл түүтгэр үгээгүйе үнэн сэтгэх ёсыг ухах үе төрүүл үгүй ламын мишрэг өвцгийг янагл их амлан ёсыг йогийг хослон оруулах хуяан юр 6 чуулганыг султгах өвцгийг янагл хоёрчлох үгүй бээр йогийг магад орчуул хуя хоцрол үгүй 3 үзээрэн сэтгэх өвцгийг янагл олон нэгэн амт болгох йогийг мэдхүйе ох үзлийн үннэн хүрэх өвцгийг янагл үзэгдэхүүн бүгдийг багш болгон ухах хуяан үлэмж 3 бие болгох өвцгийг янагл эргэлэн үргэлж төөрөн явахыг санах хуя эндүүрлийн үнцийг огт таслах өвцгийг янагл танил шүгүй үхлээс ихэн зовх уя тад ухаанаар бат болгон өвцгийг янагл учирсан ийм хүүхэн эд тор тарах уя улам дачаах үгүй ариун өвцгийг янагл муу зэтгэрт авьяасын үйлийг сэтгэлд болох уя магад өөр бусдыг үл ялгах өвцгийг янагл юун үзэгдэхүүнээ сэтгэл болгон магад мэдхүү ямагт болохын
Илт таних өвдсийг ангил сэтгэлийн агаар үнэн хоосныг уухгүй яан сэжгээс лав хагцах нягт өвдсийг ангил үндснээс хагцах үннийг төгсгөх бөгөөс үлэмж бурхны орноо магад хүрэх буйзаа хиллэн өгүүлэх хинээ барь хямд бөгөөтөл хит болохыг сэтгэлдээ мэдэх маш чухав. Тимийг мэдэн хамаг ном хийгээд өвдсийг төгс хувтан идүүгээ нягтлан авагдах. Эдгээрийг шинэ раванараа гიშгэлэн зарлаг боллоо. Түүнээс нөгөөд бас нэгэн цагт утга тэмцэх нэгэн хідэн гівшгийгээд их дуусгалын бүтээлтэн олон хураад өгүүлэлтгээс улам хөлөгний ялгал хийгээд үнэн үзлийн ёсыг тэмцэлтэн өгүүлэлт хүүе ариун эзэн райчун тэдний тэмцлийг амарлуулахын тулд атгагийг таслах ёсыг ихшгэлэн ийн зарлаг боллоо. Илт хамгийн үргэлж нэгүүлсэн аврах ялгуулсан үнэндээд 3 эрдэнсийг ямагт хацал үгүй оройн чимгээр болгосноор ялангуяа ягүүзэр миний сэтгэл амарлаа. Урд эргэлийг голохүй бэлэг болсноор улам төсгүй үлсийг сэтгэлдээ мэдэн урны 8 номыг үйлдвэрлэх бөгөөс уйд хамгар явдлын муу утгаагийг таслах буйзаа. Аяа урд айцтад орохүй бэлэг билснээр ачид лам юугаан үргэлжид дурдан ариун буйныг үйлд хүян үл санагдах бөгөөс ахуй сэтгэлэн лам болгон атгагийг таслах буйзаа. Ил урд үнцийг барих бэлэг болсноор игнэх тагцал үгүй бүтээхүй мэдэн үүр хичээн үл заах бөгөөс эер хэмжин бүтээх үе атгагийг таслах буйзаа. Тэмдэгтэй урд магад мэдэх бэлэг болсноор тэгш үзэгдэхүүнийг мөр болгон эзэлж тэгжээ дамглан болохыг асуух бөгөөс төгс өвцээр атгагийг таслах буйзаа. Маш урд ялгал үгүй бэлэг болсноор магад урал үгүй ухааныг сайтар олон муу сайныг ялгал үгүй дарамжлах бөгөөс мандах үзлийн атгагийг таслах буйзаа. Оюундан боловсон мэдих бэлэг болсноор хогоод хамаг намыг баригдах орноо хүргэн онц гүн хийгээд гүн бус 2 үгүй болох бөгөөс олон сонссон атгагийг таслах буйзаа. Сайц урд магад мэдих бэлэг болсноор самуу хүслийг сэтгэлдээ мэдэн сайтар тэгш дагахгүй үл тэгүүдрэх бөгөөс цасрал үгүй ачуурын атгагийг таслах буйзаа. Хамаг атгаан огоо тасалсан ягүүзэр би хавьяат ямарваа үлсийг үлдвч номын би хаана бөгөөс явавч их хамглан ханал хийлэн имийн бүгд амтан ис ухавцаа эндүүрэлтэн олон сэрж танилгчин цөөн идүгэ мэдгчин олон үннээ хүрэх цөөн эрхэн богдсын ном олон боловсон ухах цөөн эдгээрийг сэтгэлийг үнэн онсон болгогдох эрэлхэн тэмцэгчнээ ихшгэлэн зарлагдсан тэд бүгдээр тэмцэлтхэн байж цогцолдон бас тэд аялгуулан нэгтгэж ийн учрун аврагч эрдэн лам зөвшөөн бид бүгддээ хямд мэдэгдэх нэгэн ихшгээр нэг давах сургаалыг өшөн сойрхоо хэмээн үтснөө ариун эзэн райчун гიშгэлэн ийн зарлаг боллоо. Гайхамшиг эцэг ламдаа мөрөг муу учрахуяа бэр хүмүүний биеийг олсондоо улам сайн болохоо эрен санав за та. Урамшин түүнээс бат бишрлийг маш амраглан олон номыг сонссны төдий мэдснээр огоод лав сайн болохоо санав за та. Оошоос нь түүнээс бүтээлийг хичээн сэтгвээ маш амраглан богд дээдсийн өвдсийг илт сонссноо боловсон сайн үйл болохоо санав за та. Бодтой түүнээс үнэн бишрлийг маш амраглан тэмдэгтэй магад гүн өвцийг мэдснэ тэгүүдрэх үгүйгээр сайн болохыг санав за та. Түүнээс өөрийн сэтгэлээр өмөрөөр танилцахыг маш амраглан өмөх олны дотор суун сэтгэхэн үргэлж сайшаан сэтгэхүй санав за та. Үнэн түүнээс гагцаар суун сэтгэхүй маш амраглан эд малын жаргалан үйлдвэрлэх юугаан эргэлийн үлсийг дэвтсэн мэт санав за та. Ил түүнээс би хийгээд амиан хайрлахгүй амраглан олон хурсан улсын дотор суун огоод сайтар сэтгсэн мэт санав за та. Онц түүгээр аглаг уулнаа суухын маш амраглан хөнгийн уулнаа бэдэн явснаа хүчээр сайн болохыг санав за та. Хүссэн түүнээс мөрөн мэт ёгийг машид амраглан өчүүхэн алгасал үгүй ухаан сэтгэлэн үнэн сайн мэд санав за та. Үзхүйе түүнээс эргэл нөхчлийг хоосон болохгүй маш амраглан заяатан би хэл сэтгэл хурван залхуурл үгүй ном үйлдсэн мэд санав за та. Застаг түүнээс төрөл үгүй явахыг маш амраглан гурван санваарыг сахих завсрыг мэдснэ годомшиг үгүй сайн мэд санав за та. Гуа түүнээс сэтгэлэн гэрч болохгүй маш амраглан ач үр 3 мэд биеийн тусыг мэдснэ алгасал үгүй сайн мэд санав за та. Аяа түүнээс эргэлийн нөхөр болох үе маш амраглан үнэн сэтгэлийн хоосон араас үл алгасан үнэт биеийн үсэг зэргээр бурхны бие болгон зэдэг өгүүлэх хэлээр хадны дуурайн мэт очир тарин уншин үлэмж хослон ор хамглан хоосон их мудар болго эргэл нөхцлийн нэгтгэн гигэн гэрлийн бие болгон игнэгт ягүүтгэж үгүй ухуунаа их тус бүтэг идүгэх төгс ховтын сэтгэлдэн тогтоогтун. Эдгээрийг ихшгэлэн бүгддээ зарлагдсан тэдгээр маш бэрхшэрлийг үүсгээд ламын өвцийг нэгтлэн авч аглаг уулнаа суугчин олон боллоо. Түүнээс хаана бас олон хүмүүнээ номлоод тэндээс нянгийн номын гэвэл гомбоо гэвч чундан санрын раваа заргийн өчүүхэн бүтээлт нянгийн өчүүхэн хийдийн аврал идүгэ шавнараа нараа авшиг сойрхон гүн хөтөлбөр эхлэн номлох цагт тэнд шахан багч алдарсан эрдэнэ шавь өөрийн газраасаа энэ ладад орноо 2 тоо ирв. Урд ирсэн ламын хойноос гүйцэн 2 тоо ирв.
Урд ирсэн ламын хойноос гүйцэн ядаж энэ дээрээнд газартаа харлаа. Идүүгээ жумбаасар лам лугаан золгоос тэр шахам агч алдарсан эрдэн шавлугаа гүндэнгийн хүрээд хавцгаагаас ариун эзэн райчингийн шахам дөрөл болох нянгийн жавхлан таромбоо хэмээн ханилдсан ирж ариун эзэн райчнаа золхон аяалам надад увдас сойрхоо хэмээн үтснөө. Түүнэн авшиг хийгээд увдсыг сойрхсанд тэр сайн заяад болоод бишрэл хийгээд бэлэг төгссөний тул эргэлийн ах үйлсийг огоод өвдснээ. Бас нам хийгээд увдсыг хүтэр сойрхсан тэр удалгүйе танилах мөрийг олон үндэс барих жавхланд харамбоо хэмээн нэгэн сайн шав болсноо. Нөгөө ариун эзэн райчнаа бас учрун. Бус зарим лам нарын амтныг туслах ёсон лугаа бид багш шав нарын туслах үйл нийлэх ажгүй тэдгээр бас намчин эргэлийн үйлсийг бас сайжруулахын тулд улсын ойр хийд барин эргэлийн жаргалаар явах ажгүй бид багш шав нарын сухал өндөр уултыг орон болгон өчүүхэн юу олдсныг тижээл болгоо түүний хүсэх жаргал болгох ажгүй бид тийм хоёр явдлын шилтгаан юм буюу хэмээн үтснэн ариун эзэн райчин ийм зарлиг руу. Идүүгээ үнцэнг барих үед урлагч энд суусан бүгд чавнар сонсогтун эцэг мэлраба ламын нэгнэг татуучлаар явган алин өндөр уултыг орон болгож авирт халгай гэдэн тижээл болгоод асар олон жил болтол бүтээлийг үлтлээ. Идүүгээч болов аль учирсан орноосун юун олдсныг тижээл болгон явах бөлгөө. Бас намайг аль учирсан уултыг бүгд төвч хэмээн батад хичээн бас сурган зарлиг боллоо. Асрагч тийм эцэг ламдаан 11 насндаа золголоо би түүнээс хойш энтгэх төвд хоёроо тэжээдүүл шүгий бэрхээр яваад идэх хөмсөх зовох гурыг юунан үлтон итгэл лам юугаан дэргэд аглаг уулнаа суун бус газраан ис явлаа. Аврагч лам юугаан зарилгийг бүтээн эргэлжлийн 8 ном төвчээд илдэв жаргалыг хүсгүйе хие хийсгэн сонсдох сайн алдрыг төвцснээр үүр боллоо. Сонсолтгүй идүүгээ бас ламын зарилгарын насаан өнгөртөл бүтээлийг сэтгэхийн тул илчил үгийн уулнаас өөр бас орноон өлсөх би буйнаар учирсан шавнар та бүгдээр түншлэн намайг дагах бөгөөс сэтгэлдэн тогтоогдсон хэмээгээд бас энэ зарлиг боллоо. Ямагт нэгүүлсэхүйн эзэн амтан аврал богд илт 3 цагийн бурхтын мөн агаар ялангуяа застуулнаас суух эцэг лам югаан хөлд итгэсэн үнэн сэтгэлээр сүгдэн мөргмүү би янаг намайг уулнаан тогтуулан адис тадлаа. Хинээ бэрмүү хөгүй өхөхийг дурдан хитрхи номын хаалганаа орогчин олон бөгөөтөл хилээгүй эргэлийн дэвжиг хүсэлтэн цон хэрэглэх сэтгэлэн тогтоох ёсноо үйл цохилтмуу ахуй сэтгэлээр итгэл үүсэхгүй үлдэн ариун санварыг сахих ёстон олон бөгөөтөл авир дүүрийн сэтгэлэн гэрч болгогчин зөн асар шалтгаан үрийг цэрлэн ёсноо үйл цохилтмуу самуу эргэлийн зовлт үйлсийг төвчин сайтар танилах мөрийг бүтээгчин олон бөгөөтөл саатуулах 8 ном дурлах юугаан дэвчгчин зөн сат сэтгэлэн өчүүхэн болгох ёсноо үйл цохилтмуу би хэл сэтгэлэн зарц болгон бэлцээр хичээн үлдэгчин олон бөгөөтөл бих сэтгэлийн агаарыг үзэгчин цон бэлгтээ буйныг үлдэх ёсноо үйл цохилтмуу улс үгийн уул хийгээд хийдийг түшин ухаан сэтгэлээр сэтгэн үлдэгчин олон бөгөөтөл удирдуулсан айдас тэтийг мөрд оруулагчин цон уртад үнийг ухах ёсноо үл цохилтмуу сонсох сэтгэх ёсыг өчүүхэн үлдэн сойрхол болон үн эрхэгчин олон бөгөөтөл сонжигдох гэмээн огоод арилгагчин цон сонгодог орон мөрийг явдлаан үл цохилтмуу дээд 3 эрдэнсийг баясахгүй үлдэн дэлгэрэнгүй тахлыг үлдэгчин олон бөгөөтөл дэгжүүлэх ламыг сонгохыг мэдгчин цон дэнслэн залбирах ёсноо үл цохилтмуу магад ачуурыг олох үйлсийг төвчин мартал үгийг хүслээр үлдэгчин олон бөгөөтөл мандуулах орноо үннээр хүрэгчин цон маш бусдыг туслах ёсноо үл цохилтмуу түүгээр эцэг өвгөн бид бүгдээр тэрүүн учир хуяа үндсэн төгсөн ламыг олгодох тэмдэгтэйе дунд сонссон сэтгэхийн атгыг таслагдах тэндээс эцэст аглаг уулнаа ухааныг дэлгэрүүлэгдэх ийм ёсоор үнэн үлдэх бишрэлтэн идүүгээ хамтны үдсээр бурхан мэд сэтгэгдэх игнэгт хоёр үгүй ер мэдхийг ухагдах үгээр ачид лам үндсийг барих буйзаа эдгээрийг шилэн зарлагсанд хурсан бүгдээр баясан зөвшөөлснөө тэнд ариун эзэн райчин тэдгээр хурагстан аль дурлсан номыг номлон бүгдээр сэтгэлийн номоор сайтар ханган зохиож аглаг уулнаан бүтээгтүн хэмээн тус бүр аль дурлсан уулнаа илгээх үе тэнд бас жавхланд харан бүчрүүн идүүгээ бидэнд ашиг санах нэгэн сургаалыг гიშгэлээ хэмээн үтснөө түүний хариу гიშгэлэн ийм зарлиг боллоо. Үзүүлэгч эцэг ламдаа мөрмөө түншлэн төгсөн ламын түшгүй мэдэгдэх үнэн үндсэн төгсөн ламыг эс түшгүүнээ өргөлж төлөв өгнэн ташуурах болов зай. Маш үзэл бүтээлийн хязгаарыг битгүй мэдэгдэх магад
Үзэл бүтээлийн хязгаарыг эс бядхуuna муу эзлэн баримлах шалтгаанаа торох болов за оюунаас нөхцсөн үнэн орноо хүрхвэ мэдэгдэх огт оюунаас нөхцсөн үнэн орноо эс хүрхүүнэ онц 6 зүйл амьтны балхатад унах болов за төрөл үгийн хотоос үл хагацгууя мэдэгдэх түүхнэх төрөл үгийн хотоос үл хагацгууна төөрүүлэн илт баримлах дээрэмчний автуза өөрийн сэтгэлэн өөрөө номхдох вэ мэдэгдэх үн өөрийн сэтгэлэн эс номхдох хууна өтөр сонсон сэтгэсэн ачуур тархуу за ухсан олмоор сайдар гатлах вэ мэдэгдэх улам ухсан олмоор эс гатлах уна учирсан танилах мөрөөний дүүрэх болов за сэтгэсэн ухаанаа хинээ бэр өглөг болгон өгөхөө мэдэгдэх синхрон сэтгэсэн ухаанаа өглөг болгон эс өгөхүүнэ сэрсэн сайн үсэн тэгүүдрэх болов за тэмцэх төлөв үгсийг идүүгэх үзэл тэр үлгэр мөн бөгөөтөл үнэн бас тэгүүдрэл үгүй өгөхүйе гэгэн гэрэл зайлуу за эндүрлийн үнцийг таслах вэ мэдэгдэх ийм эндүрлийн үнцийг таслах уна игнэгт хэрэггүй эсэх уснаар эвдэг хатгагийн хие хийстэх болтугай асар эрх сэрхийн аргамжийг таслах вэ мэдэгдэх авирт эрх сэрхийн аргамжийг таслах уна ахуй үзэгдэх шалтгааныг өрөөн алдрах үес мэдснээр аяа төрх өхөхийн шулмсаан баригдуу за үнэн хичээлийг хатуучин үүсгэсэндээ үргэлж аглаг хийдэд зориулах уя мэдэгдэх үзэхүй аглаг хийдэд дис зориулах уна үлэмж намын үнсийг алгасан алдах болов за түүгээр аглаг уулдыг орон болгон тэгүүдрүүлэх залхууг дэвчин бүтээлийг үлдэж тэнцэл үгүй ламын үнцийг бариад тэг шампны тусыг жавхлантаяа бүтээх бүза эдгээр сургаалыг хичээлэн зарлаглаад эдүгэ үдсийн дөрвөлийг дуусваас игнэх таглаг уулнаан одоодын цагаан өнгөртөл бүтээлийг үлд эцэг юган ёсоор хөвгүүд хичээх түн химэн олондоо сурган тус бүр оронд нь илгэлээ тэндээс жавхлан домбоо нэгэн их сайн шиг боллоо мөн дээд цагаан уулнаан суух цагт ариун эзэн рачнаа нэгэн өглөгийн эзэн 3 их гэрсийг бухын эвэр доор хийн ацран аяа ламын нүунийг хадгалах ачаамуу эм минь надад зөв үгүй бөлгөө энэ гэрсийг үгүй болгох хэмээн үтснэ ариун эзэн рачин зарлаглав хэрвээ бас хүмүүнээ мэдвэ намайг алаад гэрсийг чинь авах хэмээн зарлагдсан тэр өглөгийн эзэн бас учрун тийм үйлс юм болох эдүгэ лам хадгалахгүй зөвшөө хэмээн үтснэ ариун эзэн рачин бас зарлаглав тийм бөгөөс тэр засны дор эдүгэн эвэрт гэрсээ нэгт тавиа хэрвээ би энэ сууснасаа холж өгөхүүний хон чи үтсээр өөрөө авахгүй сайн хэмээн зарлагсан тэр өглөгийн эзэн зарлагаар засны дор гэрсээ тавиад одсон нөгөө ариун эзэн рачин суусан хонглоон дор шивнэлдэх мэтийг сонссон сэтгэлдэн эдүгэ өглөгийн эзний тавьсан гэрсийг мэдсэн хүмүүн хулгаж авахар ирвүү хэмээн санаад гинэт их дууран үзэхүйе хөнгөө ачхуу бас хоромхон болоод урд бит шивнэлцснээ ариун эзэн рачин бас юм болов хэмээн санаж үзэхүйе нэгэн бээр юмгүй ачхуу аяаж өтгөр ирсэн ачхуу хэмээн санаа төдий хонголдон орд суух луга бас хоёр хүмүүн ирээд нэг нь хонглын намсрыг сахин нөгөө ариун эзэн рачингийн хөмхийг шахан хярхруулан дарахуя төдий лам гараас нь барих луга тэр хүмүүн зулын гэрэл мэт үгүй болоод бас тодгордон хүчтэй ирснээр ариун эзэн рачин тэднээ их шиглэн ийн зарлаг боллоо. Эцэг лам юугаан хөлд залбирэн сөгцгөө игнэгт гуйрамж миний хоёрчлах сэтгэлийг барагдуулан адсдэтлээ. Эндүүрэн ирсэн хөөрхий бэрдэ түүгээ сонсогтун эзэд муу үлсийн эрхээр бэрдэг төрлөө муу сэтгэлийн эрхээр бусдыг хорлоо. Мартал үгүй аглаг уулын цав бүрт бядан ирлээ магад бүтээлийг сэтгэгчнийг тодгорлон үйлдлээ маш сэтгэлээр хөөрхий бэрдийг өршөөмүү идүгэ үлэмж хоосон агаар очрын юузэр бий бөлгөө үлэмж бие минь ариун бурхны мандал бөлгөө өгүүлэх хэл минь нууц тарансын мандал бөлгөө үнэн сэтгэл минь гэгэн гэр номын бий бөлгөө 6 чуулганыг өөр хоосон чанараас болголоо жиглэн тотгорчинг ягүүзэр бие их чимэг боллоо жилаахан хөх окторгууя наран саран гарлаа жавхланд гэгэн гэрэл минь окторгуй их чимэг боллоо ахуу гэгэн завсраан халуун зүгээс үүлэн боллоо ариун тэр үл гэгэн завсраан их чимэг боллоо асар цогцолсон 6 үлнээс балын хур орлоо алтан дэлхийд хөвс модод тарианан их чимэг боллоо тэнцэл үгүй ягүүзэр би үнэн бүтээлийг сэтгэлээ тэнгэр мангас чөтгөр бүгдэд чуулан ирлээ тэсэж үгүй урнаар олондоо тодгордон үйлдэхүй хүслээ тэмцэх шуламсын мууддгар надад их чимэг боллоо хэрвээ 3 цагийн борход дайсан мэт боловч хэтэрхий бод сэтгэл магадгүй алагдах бөлгөө хэдий бээр 80,000 тоотон татвар хуравч хизээ бээр хоосон сэтгэлийн агаар лав үл дарагдах бөлгөө өцхүйе окторгуугаас элдэн мисээр хур оруулавч үнэн бод үгүй сэтгэл огоод үл ханагдах бөлгөө өмөлдөн 2 төм 1,000 шулмас хуран жуулавч үлэмж нүцгэн ухаан ирэх үе үл ологдох бөлгөө хамаг зүгүүдээс үл зохигдхуун бүгдээр хатуудсан сэтгэлийг
хурдан нэгэн дунаан хуравч хамтдсан төрөлгүй үнэн ясыг би ухлаа. Хавьяагүй ирсэн чөтгөд дурлснаар үлдэгтэн. Хэмээн ариун эзэн раачин айл үгүй ихшгэлснэ. Тэнд хорлон хурсан тэнгэр чөтгөд зэтгэрлэх үйлсэн амарлан биширснэ. Ариун эзэн раачин тэднийг тангарахтан оруулан бүгдээр өвшийн санваар сойрхсон нөгөөд тэндээс урт настайг нь игч дүү тавуул тус бүр 100 дотон олон нүхтэйг дагуулan баруун зүгтээ 18 их атсыг эхлүүлэн зүүн зүгтээ нялхсан 15 их атсыг эхлүүлж өмнөө 88 их хүчтнээр одуулан хойно юугаан 10 зүгийг сахиж их атсыг дагуулan ирснээр ариун эзэн раачин бас тэдний ирэх үгээгүйн дангарахтан оруулан үйлсийн нөхөр болгон амалдууллаа. Тэр цагт ариун эзэн раачин дотоод өөрийн сэтгэлийн эрхийг олсноор гадаад үзэгдэх хэрэглийн хамаг тэнгэр чөтгөрийг тойндоон оруулж тийм шалтгаанаар аливаа улс хийгээд ах үед эдийн гурвыг өөрийн эрхээр болгож асар нийт шидэд эрхт болоод бүтээлийг сэтгэн сухад тэнд сайтар хүндэлснээ хамаг амтныг туслах олон шамнар боллоо. Тэр хонглоон урд суусан хийгээд хойно сууснаар 7 жил болвоо. Тэндх өглөгийн эзэн дахин хүндэлснээ тэд өглөгийн эздэд нийт шидийг нэжгээд олгуулан бас дээд шидийг олох сайн савтан болгон зохиолоо. Ладад орны хүйтэн зүгийн дээд цагаан уулын ихэн хонглоон сууж тэр зүгийн амтныг туслан тэгш боловсон тонилох мөрд зохиосон нэгдүгээр зүйл болоо.